нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Хамтдаа байдаг эрхэм сонсогчтой. Энэ өдрийн мэнд хүрхий гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань өнөөдрийн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгэл судлаач Баясаа, за хөтлөгч гэр бүл судлаач Цомо хоёр нь гэрэлтмийнхаа цоо шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн болжээ. Тэгээд 35045 цэгмэн гэсэн захим хуудасаар та дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байх боломжтой. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар ч гэсэн адилхан ханаас ч гэсэн та үзэж болно. Тэгээд 104.5 гэсэн долгионоор л та автомашинтаа бас гэр бүлийн радиогоо сонсох боломжтой. Тэгээд 986 104.5 дугаар явцаа шуудаар нээсэн байгаа шүү. За цаамаа өдрийн мэнд хүргэе. За дахин өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5-ийн маань гэрэлтэм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн пүрэв гарагийн дугаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна тий. Пүрэв гарагийн дугаартайгаа хамт байгаарэ. Пүрэв гарагта гэргийн түүхийг ярилцдаг тий. Тэ өнөөдөр бол маш гоё эерэг гэгээлэг гэргийн түүх ирсэн байгаа. Тэгээд мэдээж гэрэлтэмтэй хамтран ажиллах бол 986 1045 гэсэн манай маркетингийн утас үргэлж нээлттэй байгаа шүү. За тэгээд гэргийн түүхээ уншиж хуваалцаад манай бүсгүүчүүдийн манайд хамтдаа сонсоод байж ахта магадгүй гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар үзэж байгаа бол хайртай хүмүүсээ меншн хийх, за тэгээд зүрхээрээ мэдээж бит хоёрыг баярлуулах тий. За тэгээд бас шеэр хийх боломжуудаа бас ашиглаарай гэж хүсмээр байна. Шеэр хийх боломж байгаа шүү дээ. Гурван найзаа урих боломж байгаа. Боломж байна. Тий, тэгээд холбогдох боломж байгаа. Шеэрлэх боломж байгаа. Комент хийх боломж байна тий. За тэгээд цагтлаа уншиж хүргэе тийм ээ. За тэгээ. За аяа сайхан сольж байгаа. Гоё аяа хүргэж өгөөрэй. За цагтлыг хүргэе. Сайн байна уу? Энэ цагтал унших өдрийн мэндийг хүргэе. Надад хандаа шууд хэлж зүрхэлдэггүй. Гэхдээ дотроо үргэлж бодож талархаж явдаг нэгэн түүх байдаг юм аа. Өнөөдөр танаа нэвтрүүлгээр дамжуулаад сэтгэлийнхээ үгийг хуваалцахаар шийдлээ. Бид хоёр хандлаад 8 жил болж байна. Хоёр хөөрхөн хүүхэдтэй. Манайх гэдэг айл яг л бусдын адил байрны лизинг, цалингаас цалингийн хооронд амьдардаг жирийн л нэгэн залуу гэр бүл. Сүүлийн 2 жил манай гэр бүл олон зүйлийг туулж явнаа. Хани минь ажиллаж байсан компани цомхотгол хийж, минийхэн гинтхэн л ажилгүй болчихсон. Тэр үед би хүүхдээ хараад гэртээ байсан болохоор манайх шууд орлогогүй болсон гэсэн үг. Нөхөр минь гэр бүлийнхаа төлөө хүлээсэн үүргээ дутуу биелүүлж байна гэж өөрийгөө зэмлсэн үү? Маш их гутарч өөртөө итгэлгүй болоод нүднийх нь гал унтарчих шиг санагдсан. Эрэгтэй хүн чинь санхүүгийн хямралд орохороо сэтгэл санаагаар маш их ундгийн байлээ. Тэр үед би энэ хүнд одоо өглөж шахаж шаардах нь улмалд ордуулна гэдгийг зөнгөөрөө л мэдэрсэн. Тэгээд өөрийнхөө бүх гоёл чимэглэл ээжийнхаа өгсөн мөнгөн аягнуудыг ламбард нь тавиад нөхөртөө машин хөслөх мөнгө цуглуулж өгсөн. Зүгээр дээ хань минь хоёулаа ухаантай юм чин даваад л гарна. Чи минь таксинд яваад үз. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэгдээ гэдэл хоёулаа зүтгэсэн. Миний хань тэр өдрөөс хойш өдөр шүнгүй зүтгэсэн. Өглөө эрт гараад шүн дөлөөр ядарчихсан орж ирдэг байлаа. Би шүн эрэхт нь хизээж унтаж өгтдөггүй байлаа. Заавал халуун хоолцайг нь бэлдээд хүл гарыг нь барьж өгөөд миний хань мундаг байсан шүү. Өнөөдөр ийм их мөнгө олчихсон уу гэдэл хүүхэд чиг баярлаж урамшуулдаг байлаа. Тэр хэцүү үед бид хоёр урд урдынхаасаа илүү ойлголцож бие биенээ илүү их хайрлсан. Одоо бол бүх зүйлээ ард хоцорч хань минь илүү тогтвортой, сайн ажилд орсон. Саяхан хань минь надад тэр үед чийл намайг тэгж түшиж аваагүй бол би магадгүй архинд орох ч юм уу сөхрөх байсан. Намайг унаж байхад гараас минь атгасанд баярлаа гэж хэлэхтэн би нулимсаа арай л гэж барьсан. Эмэгтэй хүн ухаан, халуун дулаан харц. Би чамдаа итгэж байна гэдэг үг эр хүнийг босгож ирдэг юм байна гэдгийг би өөрийн амьдралаар ойлгосон. Сошиалаар дүүрэн л би биенээсээ мөнгө, машин, бэлэг, хайр нэгсэн хүмүүс байх шиг санагддаг. Гэхдээ амьдралын жинхэнэ нутаг учир, нандин холбоо, хэцүү цаг үед л танигддгийм байх шүү гэдгийг залуу гэр бүлүүддээ хэлхийг хүслээ. Намааг үргэлж хайрладаг хандаа маш их
хайртай шүү гэсэн загтал ирсэн байна. Ямар гоё загтал вэ тий. Үнэхээр гоё загтал байна тий. Дэмсэн тий. Ингээд нэг авах ёстой гэдэг хандлагаар бол ерөөс хандаагүй шүү тий. Ямар гоё загтал вэ. За тэгээд энэ загтлыг сонсоод манай сонсогчдод бас яг юу мэдрэгдэж байна? Таны хань ажилгүй магадгүй одоо тий санхүүгийн хямралд орвол та яг ямар бас хариу үйлдэл үзүүлэх байсан бэ гэдгийг бас сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. Өнөөдрийн бас гэрэлтэм нэвтрүүлэгтэй байна. Хамт байгаарэ гэж урьж байна. За тэгээд бүсгүүчүүд маань магадгүй энэ түүхийг сонсоод тий хөөх давцсан байж штэ. Яг одоо манай амьдралд бас ийм зүйл тулгарч байгаа тий. Залуу гэр бүлүүд маань энэ үед нэрээ би бас хань ижлээ түших ёстой юм байна. Хамтдаа энийг давах ёстой юм байна гэж нэг тийм бодол төрсөн болов тий. Яг ижил ийм асуудалтай байгаа гэр бүлүүдэд магадгүй туулаагүй ийм асуудал тулгараагүй хүмүүс бол тий ямар ухаантай бүсгүй вэ? Тэ нөхрийн хувьд ч гэсэн архинд орчилгүй, унаж сөхөрчилгүй тий ар амьдралаа ингээд эхнэрийнхээ тэр татсан гарыг тий эхнэрийнхээ тэр өгсөн гарыг одоо атгаж аваад босчээ гэж бодож байгаа ах. Тэгвэл одоо бас хамтдаа байгаад таны гэр бүлд яг ямар зүйлсээс тулгарсан бэ? Тэрийг хэрхэн бас даван туулсан бэ? Яг саяын загтлыг сонсоод та юу мэдэрсэн бэ? Энэ талаараа гэрэлтэмтэй хамт байгаад хуваалцаарай, ярилцаарай тий. Өөрийнхөө гэр бүлийн тэр гоё ариун баялаг түүхээс, туршилгаас, алдаа онооноос тий боссон тэр гоё зүйлүүдээ хуваалцаарай гэж одоо урьж байна. Тэгээд яг юу гэдгийг тий магадгүй бид нар ингээд олон зүйлийг ингээд зэрэгцээ туулаа явж байдаг. Гэхдээ чи ингээд болохгүй байх, бүтэхгүй байх. Чи л ингээд ажилгүй болчлоо тий. Чи инглээ гэл одоо яг энэ саяны кейс дээр байгаа жишээн дээр ингээд тулгуурлах юм бол магадгүй тэгэж одоо би биентэйгээ хандаад тий би биендээ одоо уурлаад за магадгүй гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эхнэртээ зөрүүлээд тэгвэл чи ингээд ажил хийж болно штэ. Чи ингэж болно штэ гэл тий. Ийм зүйлүүд бас тулгарч байгаа гэр бүл байгаа бол тий. Саяын загтлыг бас нөхөө сонсоосай гэж хүсэж байна. Тэгээд хүний амьдралд олон л зүйл болдог. Бид нар цомогийн нэг судалгаал ингээл дахиад санаанд орж ирэлээ л да ярьжсэн. Эхний одоо тий 5 жилд бол өөстө амьдралынхаа жинхэнэ тантай учирсан шүү гээл тий. Тэгснэ 10 дахь жил дээр асуусан чи ёстой миний амьдралын хань биш байсан. Тэгээд салмаар байна салсан гэжсэн бол 25 дахь жил дээр асуухад жинхэнэ амьдралын хантайгаа 25 жил амьдарч байна да гэж ярих хэмжээний тийм гоё түүхийг бүтээгээсэ гэр бүлүүд те энэ дээр эмэгтэй хүний энэ мяндсан ухаан ямар чухал байд юм бэ гэдэг нэг юм зүйл байна л да. Тэгэл мяндсан ухаан гэл тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн чинь урт нь өсөн урт ухаан нь богино штэ гэл олон хүмүүс ярих гад байдаг те. Гэтэл тэр чинь юм мяндсан хэрнээ нарийнхан хизээ тасархад бэлэн юм шиг мөртлөө ийм сүрхий те гэл хараад би мэдэрсэн гэж байгаа ш. Одоо би үгэлэх нь те. Одоо би магадгүй ингээд энэ хүнийг буруутгах нь яг зөв зохистой зүйл биш юм байна гэдгийг би хань ижлээ хараад мэдэрсэн. Тийм учраас би өөрийнхөө чадах чинээгээр нялх хүүхдээ хараа суужсэн бол өөртөө байгаа зүйлсээ ингээд амьдралаа ингэж босгохын төлөө хичээсэн гэдэг. Энэ эмэгтэй мяндсан ухаан тэрэн дээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр гэрэлтэн эмэгтэйн гэргийн түүхийг пүрэв гараг болгон Баясаа цамаа хоёр нь бас хуваалцдаг байгаа. Тэгээд энэ түүхт бас цагтлуудаа илгээдэг. Үнэхээр гэрэлтэн гэргийн нэртаа бас талрахгүй байхын аргагүй. Тэгэхээр энэ яг гэрэлтэн тэгвэл гэргий гэж хин юм бэ? Тэ гэрэлтэн гэргий гэж одоо яг ямар цагтлыг ингээ явуулаад идэг хүмүүс нь байд юм болоо гэвэл энэ таач гэсэн тэр гэргий байх боломжтой. Хүн болгон амьдрал дээрээ ингээ асуудлыг даван туулж байгаа шүү дээ. Тэгээ тэр асуудлыг даван туулж байгаа яг тэр жинхэнэ гоё мэдсэн ухааныг л энд ярих гэдэг байгаа байхгүй тий. Тэр мэдсэн ухаантай нэгэн болол яг тэр гэрэлтэн тэгээд тэр түүхтэй гэргий байна гэсэн утгатай. Тэгээд хүн болгоны түүх, хүн болгоны одоо ингээд асуудлыг даван туулж байгаа тэр арга барил бид бүхэндээ хүч тий тэр одоо бас юм гой цэнэг болж байгаа. Тэгэхээр зэрэг та бас яг энэ түүхээ илгээгээрээ. Тэгээ өнөөдрийн хоёлаа бас яг энэ гэрэлтэн гэргийн түүхийг Баясаагч манаас ингээд танилцуулсан маш их баярлалаа. Одоо хоёлаа бас ингээд яг юу хийсэн юм бэ гэдгийг энэ цагтл руу ингээд гоё задлаад орё гэж бодож байна тий. Тэгэхээр нөгөө эр хүний гал унтрах буюу одоо нөгөө санхүүгийн асуудлаа шилтгаалаад санхүүгийн асуудлаа шийдвэрлэж байгаа, санхүүгийн асуудлаа авч явж байгаа байдлаас шилтгаалаад тэрнийг эр хүн өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж байгаад нь шүү дээ. Тэгэхээр энэ өөрийн үнэлэмж, өөрийн үнцэн гэдэг бол зөвхөн бүсгүүчүүдийн сэдэв бас биш байх нэ тий. Тэгээд
өнгөрсөн жилийн 8 сарын 8-нд Аавуудын баярын нэг өдөрлөгт очиж исэн. Тэгээд тэгсэн чи тэн дээр ингэж ярьж байгаа байхгүй юу? Ер нь үнц нь өөрөө өөртөө анхаар, өөрийгөө анзаар гэдэг бол бүсгүйчүүдийн хийдэг үйлдэл. Одоо харин энийг ирчүүд хийх цаг нь болсон. Эрэхтэй та, аав та, нөхөр та өөрийгөө анзаараач, өөрийгөө анхаараач, өөртөө санаа тавиач, эмнэлэгт очиж үзүүлээч, сэтгэл зүйн зөвлөгөө аваач гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийгөө анхаарна, өөртөө анхаарал тавина гэдэг бол энэ эмэгтэйчүүд өөртөө хийгээд нөхөртөө хийх ёстой зүйл бол биш ээ. Энэ залуу таны, эр хүн таны ч гэсэн хийх ёстой зүйл. Тэгээ ялангуяа нөгөө эрэгтэй хүний хувьд те энэ нийгэмд эзэлж байгаа байр суурь эсвэл одоо юу гэдэг гэр бүлээ авч явж байгаа энэ байдлаас шалтгаалаад өөрийгөө үнэлэх гээд идэг шүү дээ. Яг үнэ. Тэ би хэр их тэжээж чадчихээн. Би хэр хангалуун сайхан амьдруулж чадчихээн. Тэгээ нэг боломжийн байх юм бол би ч бас дайжгүй ир хүндээ гिचгээд идэг шүү дээ, тий. Өөрийгөө үнэлэх шалтгаалаа таны тий үнэлэмж баймаар байгаа байхгүй юу? Ерөөсө тэр эрэхтэй хідэн дүүрэг олж байгаагаас шалтгаалаад хідэн дүүргэний одоо орлоготой байдлаас эсвэл ямар албан тушаалтай байдлаас шалтгаалаад эхнэр нь үнэлдэг юм шүү. Хүүхдүүд нь үнэлэхгүй шүү, тий. Ингэж битгий ойлгоосой, тий. Тэгээ яалтчгүй эрэхтэй хүмүүс нөгөө тижээх, хангах тэтгэх гэдэг үүргээсээ болоод ингэж өөрсдөө бас дүгнээд идэг л та. За тэгээд манай залуугийн хувьд бол нөгөө ажилгүй болсон тэр үед ч гэсэн тий би хэрэгцээгүй хөнөө гэсэн баш том айдас сэтгэл готролт бас ингэж өртсөн байгаад нь шүү дээ тий. Тэгэхээр цагтлал битсэн одоо гэрэлтэн бүсгүй маань болохоор өглөөгүй чи одоо ажил хийлдэ гэж шахаагүй чи ажил хийхгүй болохоор гэр бүлээ тижээж чадахгүй байна чи ийм байна тийм байна гэж одоо тий тооцоо бодоогүй харин нөхрийнхөө сэтгэл зүй хамгаалсан нь маш том мэдсэн ухаан байна. Тэ тэгээ шүүмжлэл биш, үглэлт биш. Унаж байгаа хүнийг улам илүү дээрс нэгээд дэвсэлтэйгүй тий. Харин ч яг хажууд нэг хамт явсан биш тий. Харин тий тэгээд маш чухал нэг зүйл нь юу вэ гэхээр хамтдаа юм гээд гарц гаргалгаа хайж байгаа тий. Би гэртээ сууж байгаа, хүүхдээ харж байгаа, надад ямар ч боломж алга байна штэ гэхээс илүү тий. Яавал хоёлаа бас яг одоогийн нөхцөл байдалд хамгийн ихний арга хэмжээ авах вэ? Ямар ч л байсан би тэрийн хэнийг нь ажил хийх ёстой. Миний хувьд бол боломжгүй. Нялх хүүхдтэй учраас хүүхдээ харна. Тэгэхээр нөхөр минь юу хийвэл тэ цаашаа хоёлаа энийг асуудал багтаахын шиг давах вэ гэдэг нэг юм гой зүйлийг хүртэл хийгээд нөхөртөө ингээд гар сунгахад нөхөр ч гэсэн тэр гараа өгөөд хамтдаа тэр амьдралын төлөө явж байгаа нь маш гоё тий. За тэгээд эр хүн одоо яалтчгүй л одоо юу гэдгийг нөгөө төрөний цомоогийн хэлдэг тэр хангах, хамгаалах тий гэр орноо дүүрэн байлгах одоо хайртай хүмүүсээ аюулгүй гэр оронтой хоол ундтай тий бүрэн дүүрэн байх тэр хэрэгцээг нь хангахын төлөө ингээ ажиллаж явах үедээ одоо юу гэдгийг тий тэр зүйл нь ингээд нураад унчлаа шин. Гинтийн цомогтголд ороод нөхөр ажилгүй болсон гинтийн цомогтгол гэдэг хэцүү байхгүй тий харин яваандаа ажилласаа гарах ч юм уу ажиллаа солих тэр үйл явц бол хүн бэлтгэлтэйгээр хийж байгаа зүйл байтал гинтл халаа ийцэн тий. Тэгэнгүүт тэгэл тэр хүн айцыг мэдэрж байгаа тий ичгүүрийг мэдэрж байгаа өөртөө итгэхгүй тэр өөртөө итгэлгүй байдлыг мэдэрж байгаа. Тэгэнгүүт эрэгтэй хүний хувьд нөгөө нэг агуу руугаа орчдөг гэдэг байгаа байхгүй тий сэтгэл зүйн хувьд агууд нуугддаг ичгүүртэй учраас тий хин нэгнээс нуугдаад нь шүү дээ тэр чинь. Тэгэхээр эрчүүд одоо санхүүгийн чадамжгүй болж байгаа үедээ ажилгүй болж байгаа үедээ өөрөө өөрийгөө яг сэтгэл зүйн хувьд үнэхээр би тий ичмээр амт юм аа. Үнэхээр би арчаагүй дорой амт юм аа гэдгийг мэдэрдэг юм байна. Тэгэхээр энэ зүйлийг мэдрүүлэхгүйгээр тий хамтдаа чадна штэ хоёлаа гэдэг тэр одоо үгийг хос болсон хүмүүсийн хувьд би биедээ хилдэг байх нь ямар чухал юм бэ? Эрэгтэй хүний сэтгэл зүйг тэгэхээр таньж мэднэ гэсэн үг байна штэ тий. Тийм штэ. Нөгөө эмэгтэйчүүд бид нар одоо өөрөөсөө тэр зүйлийг хайгаад босдог бол эрчүүд маань ингээ унах гээд байгаа үед ихнэр хүн эр хүн чинь нэрээ ингэдэг штэ. Энэ үед нь би ингээд юм болчихё гэдэг зүйлийг судалнаа л гэсэн үг байгаа даа тий. Тэгээд магадгүй эрэгтэй хүний хувьд бас нэг юм бардан бахархал байгаа байдаг тий. Хин нэгнээс гуйхгүймсэн тий. За бүр тэр тусмаа ихнэрээрээ ингэх юмсан, ингэхгүй юмсан гэдэг. Харин тэр үед нь бас зөв ингэж юм тусламжийг өгөх хэрэгтэй штэ тий. Арчаагүй юм бэ? Би л энийг чинь болгож чинь. Энийг ингэчий гэл ингээл дарамтлаад авах юм бол эр хүн хичнээн тэнд ажил хийх одоо юу гэдгийг хүсэл сэтэл байсан ч гэсэн дахиад сэтгэл санаагаар унаа ичгүүрт унана. Гэтэл ихнэр бол хоёлаа хамтдаа даваад гарнаа. Тэ хань минь чи энийг хамгийн сайн хийж чаднаа гэд яваад өдөр шөнөгүй ажиллаад ирэхэд нь шүн халуун хоолыг бэлдээд хөөх ийм их мөнгө олсон юм уу гэд баярлаад тэ хүүхэд чиг баярлаад гэж бичсэн байсан ш. Тэгж байгаа нь хүртэл тэр эр хүнийг өөрөө бахархах тэ тэр үед нь ичгүүрт автахгүй байх тийм гой зүйлийг ингэж бий болгоцсон байгаа байхгүй.
Тэгэхээр бас яг энэ нэвтрүүлгийг манд үзэж байгаа үзэгчээс сонсож байгаа сонсогчдоос асуумаар нь тий. Тэгээ та бас хэрвээ ингээд асуултанд хариулаад үзэл бодлоо илэрхийлье гэвэл 99 86 104 5 гэсэн манай эфирийн утас бол нээлттэй байгаа шүү. За ирчүүдээс асуумаар. За тэгээ Ирчүүд маань, аавууд маань, үрхийн тэргүүнүүд маань санхүүгийн ямар нэгэн байдлаар хямралд орлоо гэж үзээ л та. Санхүүгийн хямралаа гинт одоо ингээд ажилгүй болох, эсвэл өөр ширэнд орох, эсвэл одоо хин нэгэнд мөнгө өгөх гэсэн чинь мөнгө байхгүй байх ч гэдэг юм уу те. Яг ийм одоо ингээд санхүүгийн хувьд хямарсан тэр мэдрэмжийг мэдрэх үедээ ханаасаа яг ямар үг, ямар дэмжлэгийг хамгийн их одоо сонсхийг хүсдэг вэ? Тэ. Эсвэл одоо ингээл шахуур даал гараад ажил гэдгийг сонсхийг хүсдэг үү? Эсвэл бол миний анд болноо. Хоёлаа ямар ч байсан хамтдаа зүтгэе гэдгийг сонсхийг хүсдэг юм уу? Эсвэл бол чийл ажил. Чи ажиллахгүй бол энэний ард гарч чадахгүй гэдэг одоо тий энэ одоо ийм нэг дарамтлсан үгийг сонсхийг хүсдэг. Яг ямар үгийг сонсхийг хүсдэг юм болоо тий. Тэгээд цагтлын эзэн маань бол ерөөсө шахуур даагүй, дарамтлаагүй тий. Ямар ч байсан хамтдаа ингээ байсан гэдэг зүйлийг хэлж шít. Тэгэхээр гэр бүлийн амьдрал чинийх юм уу эсвэл минийх гэж одоо ийм талцал тий ийм одоо хуваагдал бас байж болдоггүй тий. Энэ бол мэдээж одоо байснараа үр дүнд хүрдэггүй харин биднийх гэж байдгиймаа гэдгийг харуулсан ийм цагтл ийм түүх байгаад нь шүү дээ тий ээжийнх нь өгсөн мөнгө одоо нөгөө мөнгөн аяа гоёл чимэглэл гэдэг бол эмэгтэй хүний хувьд бол материаллык зүйл гэхээс илүү маш тон сэтгэл зүйн одоо тий тэр дэмжлэг нөгөө тагуур үнц ээж минь надад үлдээсэн гэдэг одоо тий тэгэхээр энэ нандин зүйл байгаад байна тий түүнийгээ одоо ингээд барьцаалдаг газар өгөөд тэгээ би чамдаа бүрэн итгэж чинь чиний төлөө бүхнээ зориулахад билэн гэж одоо ингэж илэрхийлсэн биз дээ. Тэгэхээр нөхрийгөө магадгүй одоо ингээл жишээлбэл гадуур таксинд ингээд яваад ядраад ороод ирэхтэн унтаагүй тий харин сэрүүн халуун хоолтой уран зэрэг өгөөд угтсан тий энэ бол одоо нөгөө гэрийн уур амьсгалыг айгу гоё халуун дулаан байлгаж байгаа нөхөртөө би чиний хартаа шүү хоёулаа хамтдаа шүү би чамайг дэмжиж байгаа шүү гэдгийг одоо ингээд мэдрүүлсэн тэр гэр бүлийн одоо тий тэр гоё мэдрэмж юм нандин зүйл байгаад шүү дээ. Яг үнэн. Тэгэд нөхрүүд маань холбогдоорой тий 99 86 104 5 дугаараа утас шуудаар нээлттэй. Яг таныг те яг л нэг юм асуудалд орсон хямарсан байх үед эхнэрт нь ямар үг хэлээсээ хэрхэн яаж дэмжээсэ гэж хүсдэг вэ гэдэг асуултыг нөхрүүдэд тавьсан байгаа тий. Тэгээ гэр бүл гэдэг чинь өөрөө л нэг юм хамтын гэдэг зүйл нөө биегээс бид рүү шилжиж танах жинхэнэ гэр бүл болд юм а гэдэг гоё үг байгаад байдаг тий. Тэгээд энэ дээр одоо юу гэдгийг тий жинхэнэ гэр бүл үнэхээр болж гин үү болцсон байна уу болоогүй байна уу чадсан байна уу чадаагүй байна уу гэдгээ ч гэсэн яг ийм зүйл дээр ийм дэмжлэг дээр ингээд хүмүүс мэдэрдэг штэ тий. Үнэхээр л чи намайг тэр үед чаднаа гэд үнэхээр л чи надад ингэж хэлээгүй байсан бол би буруу замаар будаатай их байсан тий. Би архинд орох байсан. Би алдаж эндэх байсан гэд нөхөр нь дараа нь хэлсэн байж тээ тий. Тухайн үед би хэлж чадаагүй. Одоо харин яг ингээд хэрвээ чи надад яг ингэж хандаагүй байсан бол би ингэх байсан. Тэгэхэд л үнэхээр одоо тийм зүйл тулгарцсан байсан бол тий тэр эмэгтэйч харуусаал сууж байгаа. Нөхөрч бас харуусаал амьдарч байгаа тий буруу замаар будаа тэгээд үр хүүхдүүд ч гэсэн одоо өнчрөх эсвэл муухай хэцүү амьдралыг юм харах юм цаг хугацаа боломж бүрдэж байгаа байхгүй. Гэтэл тгээгөө учраас хоёлаа одоо ингээд боломжийн сайхан ажил амьдралтай бус гэр бүлийн л адил бусад залуу гэр бүлийн л адил лизингтэй тэгтээ тэрийгэ төлөөд ад жаргалтай сайхан амьдарч байна гэдэг энэ үг бит болцсон гэдгийг харуулдаг байгаа байхгүй тий. Би гээл те нөхөр нь би ажил хийгээд ахт чинь чи ингээл гэртээ гээл те. Эхнэр нь чи унхаг байгаа учраас манайх юм байгаамаа гэл. Ингэж хэлсэн бол энд хизээний нөгөө би гэдэг ингээд авамгаалаад те. Би бинийгээ өргөстөө нүдээр хараад тэнд бол ингээд юу гэдгийг сайн сайхан амьдрал бий болохгүй байсан. Харин энэ загтлын эхнэр нөхрийн хувьд би биендээ ингэж нөгөө нэг гол цэг нь тулах цэг нь болж өгч чадсан байгаад байгаа байхгүй юу? Тийм тий. Тэгээд одоо жишээлбэл манай баясаагч маань бол сэтгэл судлаач гэсэн бас яг өөрийн юм пэйжтэй тий. Тэгээд миний хувьд ч гэсэн гэр бүл судлаач гэсэн пэйжтэй. Энэ дээр ингээд яг асуудын асуудлыг, бүсгүүчүүдийн асуудлыг шийдвэрлэж болох эсвэл нөгөөтэйгөр энэ дээр анхаарай гэсэн ийм рейлүүдийг бас ингээд оруулдаг байгаад байгаа шүү дээ. Тэгээд миний нэг оруулсан рейл дээр маань залуу маш юм сэтгэлээр унсан байдал дээр сэтгэлээ үлдээсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр болохоор ямар одоо юу байсан бэ гэхээр нөхрүүдийг хүндлэх хэрэгтэй гэдэг ийм рeel оруулахад тэр залуу энэ яг үнэндээ энэ хүндлэлийг мэдрэхгүй маш их удаж байна. Гэтэл миний хийж байгаа үйлдэл
миний зориулж байгаа зориулалт хангалттай тэр хүндлэлийг өгнө мэдэрмээр. Гэтэл би энийг мэдрэхгүй байна. Эсвэргээрээ би халамжлалах юм. Хайрлалах юм. Эсвэл би тэр хүндлэлийг мэдэрч чадхаа болцсон юм уу гэж ингэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаараа ингээ харахаар энэ нөгөө хайрлуулах хэрэгтэй хүн, хүндлүүлэх хэрэгтэй хүн тэр хүндлэлээ ингээд авахгүй болохоор бас жоохон санаа зовмоор тий гонигламаар гэд. Тэгээд гендэж би, гондооч би гэдэг шиг тал ингээд анхаармаар. Өнөөдрийн загтлын эзэн бүсгүй бол үнэхээр яг энийг маш юм гоё доктортойгоор зөвөр ингэж авч чадсан. Тэгээ бид нар энэ мэдсэн ухаан гэдэг өнөөдрийн одоо загталд бол мэдсэн ухаан гэдэг мэдсэн ухаан. За тэгээ. Тэгээд одоо хатан ухаан. Тий хатан өшөө юу гэж ярьдаг байлаа да ингээд ямар ч хэсэн их гоё нэрлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр эний чинь нэг артал дандаа ухаан гэдэг үг яваад шүү дээ. Яг зөвд зөөлөн бурууд чичгсэн бас ингээд зөөлөн хандах. Эсвэл одоо яг зөв газараа зөв үгийг хэлэх тий ойлгох ёстой газараа ойлгох, мэдрэх ёстой газараа мэдрэх, өвдөх ёстой газараа хамт өвдөх. Яг л одоо нөгөө зогсохгүй газараа эсвэл хөвтөд байдаг ч юм уу тэр бол биш тий. Яг л зогсох ёстой газараа хамт зогсож чаддаг, суух ёстой газараа хамт сууж чаддаг нэг юм бүсгүүчүүдийн юм гоё мэдрэмжийг л ингээл хүсэж байна л та. Тэгээ нөгөө яг хэлчихсэн. За хэлээрэй. Яг үнэн нөгөө ирчүүдээс асуулт асуусан. Гэхдээ ирчүүд хариулааг байгаа. Гэхдээ миний бодлоор нэг ийм зүйл дээр ингэж эрэгтэй хүмүүс маш их юм өдөөгддөг тий. Урам авдаг гэж боддог. Би чамд итгэж байгаа шүү. Тий. Би чамд итгэсээр байна. Би чамд хизээч итгэдэг гэдэг тэр үгэнд тий. Ам амьдралаа аваад явнаа гэдэгт тий. Ингээ сайн сайхан амьдрнаа гэдэгт чамаг хичээж жагаад чинь хүртэл итгэж байгаа шүү гэдэг үгэнд ирчүүд ингээл сэп хийгээл босоод ирдэм болов гэж боддөг ш. Тэр ингээд нэг юм юу гэдгийг те ингээл цаас малгай өмсөөл магтаалын хоос үг гэд хилээд байгаа зүйл биш те. Эсвэл нөгөө стол нөгөө эдэнийхээ дээжийг барайл нөгөө тос өөхөө хамаал хоол өгж байгаа зүйл биш байгаа байхгүй. Хэцүү байсан үед нь ч гэсэн миний ань чинь чаддаг штэ те. Би чамааг энэ олон зүйлийг ингээд аваад гарсан харахтаа бахархдаг. Тэгэхээр одоо цаашаа ч гэсэн энийг чаднаа. Мундаг шүү гэд те мундаг шүү гэдэг нь ингээд жинхнээсээ бүр байгаа үед ингээд ирчүүд босдгийм байна гэж те сэтгэл судлалын ухаанаар ч гэсэн яг энэ дээр эрэгтэй хүний ингээд сэтгэл зүй тэр эмпати харилцаанд нь ч гэсэн энэ үнэхээр их нөлөөлт юм байна. Хүн өөрийг нь ингээд чин сэтгэлээсээ ингээд дэмжиж ойлгож бүр чин сэтгэлээсээ чамд итгэж байгаа шүү гэж харж байхад эр хүн одоо тий эмпати харилцаа буюу бусдыг ойлгох, хайртай хүмүүсээ ойлгох мэдрэмж нь ингээд бүр маш сайн өсдөг гэдэг байгаа байхгүй. Тэгээд юу гэдгийг тий хүнд ингээд бид нар магадгүй надад ч гэсэн хин нэгэн итгэл хүлээлгээд баясаа чи чаднаа тий чи үнэхээр эндээ ингээ авьяастай шүү гэвэл би ч гэсэн ингээд тэрүүгээр хамгийн сайнаараа байхыг л хичээн штэ. Яг тэрнтэй адилхан эрэгтэй хүмүүсийг тэгдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нар яг л эрэгтэй хүмүүст энэ зүйлийг нь л олж хэлж яах тий тэр чаддаг зүйлийг нь багтаж бахархаж яах хэрвээ ингээд бүдэрж байгаа бол тэрэн дээр нь стожинхнээсээ муу муухай үгээр болох биш яг вэ зүгээр болно энэ үед алдаал үз дараагийн удаад алдахгүй байх нь их чухал чи дараагийн удаад угаасаа энэс илүү сайн хийн гэдэгт чинь би чамд итгэж гэн гэдэг энэ үг л их хүч болдго юм байна да гэж бодсон. Тэгээ бодсон ч бас амьдрал дээрээ ч гэсэн бас хэрэгжүүлдэг. Одоо ингээд маш олон зүйлийг бид нар ингээд ярьдаг, хийдэг тий. Тэгэл олон хүмүүс яг энийг ярьдаг болчихжээ, хийдэг болчихжээ. Гол нь өөртөө яг энэ амьдралаараа амьдрдаггүй, энийг хэрэгжүүлдэггүй гэж хүмүүс хэрэгэлцдэг штеп. Тэгвэл яг энийг ингээд амталж магадгүй амсаж чадахгүй байж байгаа чадсныхаа дараа ярьж байгаа хүн тэрийг чадахгүй мөртлөө худлаа хамаараа ярьж байгаа хүн ялгаатай байдаг штеп тий. Тэрийг бас ингээд мэдэрсэн туусан учраас бас ингээд ичгүй ярьдаг ч юм уу те энийг би ингээ хэрэгжүүлж үтсэн би тэгтээ алдчихсан тэгтээ би энийг засцсан гэж ярих нь өөр санагдаад идэв шүү дээ. Тийм шүү. Яг таны нөгөө наад санаад ирчнийг юм хэлчихсэн чинь зав тусаад марцчихлаа. Тэгэхээр цааш нь явъя да. За тэгье да. Тийм ер нь тэгээд энэ дэмжлэг бас их чухал байгаад байна л та. Бас яг өөр нэг санаж исэн юм нь одоо ингээл хандаа итгэж байгаа шүү. Тэ чи миний одоо тэ энэ зүйлийг хийж чаднаа гэдгийг хилээд хахад давраад идэг төрлийн хүмүүс бас байдаг тий. Гэтэ яг тэдрийг ойлоо өнөөдөр таарчихъя. Тэгээ чамдаа итгэж байгаа шүү. Чи минь одоо тий энэ зүйлийг хийж чаднаа гэдэг үг чинь нөгөө одоо ингээд сонсоход бид нарт ч гэсэн гоё идэг шүү дээ тий. Тэгээ нөхрөөдөд бол яг нэг тийм нөхрөөд эсрэгээр юуг сонсож чадахгүй гэвэл чамтай чамгүй хийчихнэ. Тэртээ тэргүй болгосоор ирсэн. Яг үнэ. Болгочдөг гэдэг үг бол
энэ эсрэг үг байхгүй. Тэгэхээр энэ үгийг хэрэг хэлдэг бол болох хэрэгтэй. Хосуудын дунд би биэндээ хэлж болохгүй үгсийн хязгаар, үгсийн сан байгаа шүү дээ. Бидний хэлээд идэг хэрэглэж болохгүй боловч хэрэглээд идэг үгсийн сан дотроос хэдүүлээ энэ үгийг бүр delete гэдээ бүр delete. Тэгээд хогийн савнаасаа дахиад устгах нь шүү дээ. Байхгүй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдээж чадхал бах, болох л бах. Тэр нөхөртэй нөхөргүй болох л бах. Гэлээгээд энэ үгийг хэлснээсээ болоод тэр нөхрийг бид нэр байр суурин дээр нь тавихгүй, өөрөө өөртөө итгэлтэй байдлыг өгөхгүй, тэр бүр нөхцөл байдал руу түлхдэг. Энэ бол яавч зөв дүр биш. Энийг харж өссөн хүүхдүүд ямар байх вэ? Энийг хөндлөнгөөс харж байгаа нөгөө аав ээж ямар байх вэ? Тэ гэх мэтчлэн ингээд айгуу тийм онцгүй зүйл байгаа. Тэгэхээр нөхөртэй яг тэ чи миний хувьд баатар минь шүү гэдэг л тэр мэдрэмжийг мэдэрүүлэх чухал. За сансан шүү гэж. Энэ нэсэн шүү. Энэ нэсэн. Сая баатар минь шүү. Тийм баатар минь. За тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг амьдрал дандаа дартан бол байхгүй байгаа шүү дээ. Хүн болгоны амьдрал ямар нэгэн хэмжээгээр нөгөө хотгор гүдгэр даваа, олон даваа, айцын даваа, юуны даваа, яасан гэсэн даваа гэдэг шүү дээ. Тэгэхээр маш олон ийм одоо асуудлууд байгаа. Тэгээд олон асуудал бас яг мөнх төрхтэй байх үеч байна, тий, хоосонч байх үе байна. Хоосон одоогүй байх үе ч гэсэн байна, жаргалтай байх үе ч гэсэн байна, тий. Тэгээд хамгийн одоо гайхамшигтай одоо хосуудч байх үе байна, санхүүгийн хямралт хүртэх үе байна. Гэхдээ жинхэнэ одоо энэ нөгөө зүйл нь юу вэ гэвэл альва зүйлд ингээ хамтдаа байх нь чухал шүү гэдэг л санааг л ингэж яриад байгаа тий. Тэгэхээр хямрал гэдэг бол гэр бүлийг одоо ингэж сөөрүүлэх шалтгаан гэхээсээ илүү тухайн гэр бүлийг бат бих болгох юм боломж бас тий байж болно. Тэгэхээр загтал дээр байгаа одоо ингээд хосуудыг манд хараад ах юм бол энэ нэг одоо энэ нэг юм зүйлсийг асуудлыг гой боломж болгоод ашигласан биш тий. Тэгээд улам мэл ойрцсон гэр бүлээ ингэж босгон байгуулж батжуулж бэхжүүлж чадсан байна. Тэгэхээр танай гэр бүлд өнөөдөр асуудал байна уу? Та ямар нэг асуудал хараад шаналаад гэж сууж гинөө. Тэгвэл битгий шантар тий. Зүгээр энэ асуудлыг барьж аваад энэ асуудал дээр дөрөөлөөд яаж улам бид нэгдэх вэ? Яаж улам илүү жаргалтай асуудал болох вэ? Яаж улам илүү ад жаргалтай гэр бүл болох вэ гэдэг л араа руугаа машиныхаа арыг түлхэх нь чухлаа тий. За тэгээд мэдээж одоо юу гэдэг энэ гэр бүлийн одоо дээр загтал дээрээс харах юм бол эмэгтэй маань одоо тэг нөхрийгөө шөнө эргэтний хизээж унтаж тий угтдаггүй харин халуун хоолтой тэгээд гарыг нь байрж өгөөд гэл тий. Тэгэхээр энэ бол нөгөө асрамж гэхээсээ илүү хосуудын хувьд бол маш чухал хайрын хил байж болно шүү дээ. Тэгээд их юм бол нөгөө зовж зүдэрч байгаа одоо ингээл ажиллаа хийж явахдаа хурдан энийгээ тусгаад хандаа очие гэдэг яардаг тий. Тэр зүрх сэтгэл ч гэсэн ингээд бий болж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүн, нөхөр хүн гэдэг бол өдөржин одоо ажиллаад ингээд явж байхдаа янз бүрийн ааштай, онцлогтой хүмүүстэй таарч байгаа, стрессүүдтэй учирж байгаа. Тэгээ гэртээ орж ирэхэд энэ бүхэн гоё юм тайлагддаг. Тэр халуун хоол цай гэдгийг айгүй ингээд тодруулсан байгаа даа ш тий. Тэгэхээр энэ зүйл ч гэсэн нөхрийн маань хувьд эхнэрлүүгээ яарах, гэрлүүгээ яарах одоо тэр бас яг зүрх сэтгэл юм аа. Эхнэрийн одоо халамжийг мэдрүүлэх тэр зүйл юм болох юм шүү гэж бас тий харуулж байгаа. Тэгээд амар амгалангийн баян бүрд болгох эмэгтэй хүний хамгийн том ухаан юм тий. Амар амгалангийн баян бүрд ямар гоё үгүй. Яг тий. Тэгээд мэдээч нөгөө гэт өөр юу гэдгийг те соёлтой эсвэл өөр нөгөө хайрыг хүлээж авдаг. Хайрын хил нь ийм байх гэж цомоос хэлсэн тий. Тэгэхээр хайрын хил нэрээ үнэхээр чухал байгаад байдаг. Яг минийх нь ямар хайрын хилээр сэргэж идэх юм бэ тий. Ямар хайрын хилээр услагдж идэх юм бэ? Ямар хайрын хилээр тэр хайрыг мэдрээд яг үнэхээр тэр би чамд хайртай шүү гэдэг зүйлийг мэдрээд идэх юм бэ гэдгийг ойлгох нь их чухал. Тэгэхээр энэ загтлын эмэгтэй бол яг нөгөө талаасаа дахиад нөхрийнхээ сэтгэл зүйг, эрэгтэй хүний сэтгэл зүйг судлана гэдгээс гадна нөхрийнхөө хайрын хэлийг бас мэдсэн байгаа байхгүй тий. Тэгэнгүүт нөхөртөө гоё үг хэлж जैन чи ухаантай юм чин чаднаа гэд тий. Нөгөө талдаа эрэгт нь халуун хоолцоотой хөл харийг бариад гэд тэр хайрын хэлийг бүр гайхалтай мэдээд байна тий. Магтаал авах чадвар тий. Үнэхээр чадвар штэ. Хэдэн жижиг сураагүй явсан. Тий. Тэгж жагаад нэг соронгууд ингээ ойлгонгууд маш олон зүйл өөрчлөгдөж байгааг бид нар амьдрал дээрээ бас хардаг штэ. Тэрэн шиг ойлгоосоо мэдрээсээ би биенээ таньж одоо мэдээсэй гэж хүсэж байна. Хосын амьдралын цаг хугацааг ингээ харах юм бол урт юм шиг тий.
заримдаа тэгж ярьдаг штэ хүмүүс энэ гэрэлтийн баталгааг одоо тий иргэний өнөмл шиг сунгуулж олдог бол сунгуулахгүй байж болох уу гэдэг шиг тий зарим хүмүүс тэгтэл чинь дахин сунгуулад амьдрах юмсан гэж хүсэж байгаа. Тэгвэл хосын амьдралын цаг хугацаа нэг зарим хүмүүст бол үнэхээр ингээд би бинийгээ ингэж хайрлаж чадахгүй, хайрлалцаж мэдэхгүй тий тэрийг суралцаагүй би бинээ судлахгүй бол цаг хугацаа урт байх нь байна тий. За үнэхээр мэдсэн бол дахиад энийг сонгох юмсан. Энэ үн цэнтэй цаг хугацааг өнөөдөр утгагүй зүйлээс олж маргалдаж хэрэлдэж тий нэг нэгнээ муу муухай үгээр дуутахгүйгээр дахиж нэг ч гэсэн өдөр нэг ч гэсэн хором амьдрах юмсан гэж хүсэж байгаа тий. Тэгэхээр тэр үед тэгвэл энэ хайрын хил үнэхээр чухал байх нэ гэдгийг энэ бүсгүй бол бид нар зүгээр хоол цай хөл гарын барьж өгөх магтаалын үгээр харуулчих штэ тий. Тий. Тэгэхээр хайрын хилийн та судлаарай гэж бас эмэгтэйчүүдтэй тий эрчүүдтэй бас хэлмээр байна. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг ингээд зарим хүмүүс шүүмжлэхдээ тэгж хардаг. Эмэгтэйчүүдийг л өвүүлгээд ах юм. Нөөв шүдэ гэж бид үргэлж хэлдэг тий. Энэ маань эмэгтэйчүүдэд дэмждэг цаг. Нөгөө талдаа эмэгтэйчүүдэд тий яг эр нөхрөө хайрлах, өөрийгөө хайрлах, амьдралын үн цэнийг ойлгох тэр зүйлийг хамтдаа хуваалцдаг цаг. Эр нөхрөөсөө та тусгаар юм аа. Та илүү хүчтэй бай гэж хэлдэггүй. Та нөхрөө судлаарай, өөрийгөө хайрлаарай тий. Тэгээд хамтдаа тэр урт удаан хугацааны гоё цагийг үүсгээрэй гэж ярьдаг цаг байгаад ддэг. Тэгэхээр яг тэгж буруу ойлгодог хүмүүс маань ингээд ойлгоод авчаасай. Өнөөдөр бид хоёр яг л тэрний нэг хэсгийг ярьж байна тий. Эр нөхрөө хайрлах, эр нөхрийнхөө хайрын хилийг мэдрэх, тэр эрэгтэй хүн буюу эсрэг хүснийхаа хүнийг судлах талаар ярьж байгаа. Тэнгүүт нөгөө урам зориг өгөх. Энэ залуугийн хувьд бол урам зоригийн үг авахтаа дуртай байна тий. Ухаантай шүү чи минь чаднаа гингүүд босоод ирж байна. Тэнгүүт хөл гарын барайдаг өхнөө биеийн одоо хүрлцээ тий. Хүрлцэх мэдрэхүйтэй тэврэх гар барих, инхрээлэх, үнсэх тий энд одоо гэж хайрын хилэн сэрэгдэг залуу байна. Эхнэр нь олцсон байна. За нөгөө талдаа тэгвэл чанартай цаг маш чухал одоо хүмүүс байдаг тий. Үнэхээр би чамтай хамт байгаа гэдгийг мэдэрчиж, чи надтай хамт байдгаа гэдгийг мэдэрчиж хайрлуулж байгаа мэдэрдэг. Нөгөө талдаа одоо утга учиртай бэлэг гой бэлэг өгөөл жижигэн чихрээс ч гэсэн өгөхөд баярлдаг. Өө энэ хүн надад хайртай юм байна гэж мэдэрдэг хүмүүс байдаг. За нөгөөх нь би чамд туслах уу? Чамд миний хэрэгцээ юу вэ гэдэг нэг тийм те туслуулах, хамтдаа ямар нэг зүйл хийх, анхаарал халамж авахыг хүсдэг ийм хайрын хил байна. Тэгэхээр энэ хайрын хилийг нь мэдээд таниад аваасай гэж өнөөдрийнхээ бас яг энэ гэрэлтмийн эмэгтэй загтал дээр үндэслээд хэлмээр санагдлаа. Тийм шүү. За тэгээд яг одооноос нэвтрүүлгийг маань бас үзэж байгаа, сонсож байгаа эмэгтэйчүүд бас тий нөхрүүд ч гэсэн байх юм бол өнөөдөр гэрэлтэм гэргийн түүхтэр ирүүлсэн бүсгүйн загтал маань ерөөсө 3 зүйлийг бас яг тодорхой харуулж байна л да. Бүсгүн маань нөхцөл байдлыг аягүй сайн үнэлсэн тий шахаж, шаардаж, өглөж, уурлаж, зандарч сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөр ерөөсө хандаагүй. Дараагийн дугаарт нь аягүй бодиттой дэмжлэг үзүүлсэн. Өөртөө байгаа яаж нөхрөө дэмжиж болох тэр мөнгөн аяг тий ээжээсээ үлдсэн. Эдгээр нандин ч гэсэн яг тэр зурх сэтгэлээ тэр чигээр нь гэж өгсөн байгаад байгаа шүү дээ. За тэгээд дараагийн дугаарт нь ингээ харах юм бол нүүр тулсан одоо яг тэр гоё урамшууллыг бол хийсэн тий. Шүн унтахгүйгээр хүлээж исэн, халуун хоол цайтаа уугдсан тий. Тэгээд нөгөө орлогыг нь харахтаа хүүхэд чиг баярлж исэн. Тий гих мэтчлэн энэ зүйлсүүдийг ингээ харах юм бол маш их суралцгаар тий. Тэгээд ялангуяа залуу гэр бүлүүд энэ зүйлээс бас ингээ суралцаад аваасай. Энэ зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгоосай тий. Өөрөөр хэлбэл энэ 3 зүйлд юу байж болох вэ гэхээр гэр бүл бол бие биенээ нөхөх юм холбоосууд юм аа. Нэг нь шантарч явах үед нөгөөх нь дэмжиж. Гэтэл ингээ харах юм бол нэг нь ингээ шантраад гү чи юундаа шантардаг байдаа гэж дээрс нь төвслээд эсвэл хамт шантраад байдаг тий. Хамт бууж өгөө. Үнэхээр чи яаж шантрах юм бэ гэж ингээд байдаг тий. Тэгэхгүйгээр нэг нь илүү хүчтэй байгаа тий. Хамтрагчаа амжилттай, санхүүтэй байхад нь хайрлах бол амархан. Гэхдээ яг жинхэнэ хайр гэдэг бол тий яг тэр тгийг зааж явах үед, хоосныг зааж явахад, дуусхийг зааж явах үед за одоо тэгвэл би чамд хүч сэлбэнэ гэх гоё юм өөдрөг сэтгэлээр тий дэврүүн байдлаар гэж хандж байгаа ингээд айгу гоё энэ зүйл байна л да. За дараагийн дугаарт нь уг ба одоо тэр харилцааны хүч тий би чамдаа итгэж байна гэдэг үг. Дөрвөн үг боловч дөрвөн үгнээс илүү тэр хүчийг агуулж шít тий. Энэ одоо эр хүнд бол энэ үг бол дэлхийг эргүүлэх хэмжээний тэр хүч болж байгаа тий. Тэгэхээр шүүмжлэхийн оронд тэр хүнийг одоо ингэж урамшуулж байгаа, босгож байгаа зүрх сэтгэлээ дүүргэж өгч байгаа энэ хандлага байна. За тэгээд ихэнх хосууд санхүүгийн хямралаас болоод маргалддаг, холддог. Тий. Тэгээ ямар сандаа тийм үг гардаг штэ. Эмэгтэй хүнийг таних гэвэл эр хүнийг хоосорсон үед нь тэр эмэгтэйг таниа гэж байна тий. Ямар үйл хөдлөл арын шин гарах нь.
Тэгэхээр энэ бол бүсгүйчүүд маань танигдах бүр боломж нь байгаасай. Нөхрөөд хоосорч гинөө. Ирчүүд ажилгүй болж гинөө. Тэгвэл бүр улам илүү цэнгэлдэг. Тэгэж өөрийгөө харуулах алтан боломж нь, алтан баазар нь байгаасай. Манай бүсгүйчүүд те орхиж битгий яасай. Доош нь хийж битгий доромжлоосай. Дээрэс нь битгий дэвслээрээ те хэдүүлээ тэхгүй шүү. Харин ч хань бараа болно шүү. Затгуул хоёроо ямар гоё санаа олох вэ? Юу хийх вэ? Хүргэлт хийх үү ч гэдэг юм уу те. Гой санаануудыг өгч болно шүү дээ. Гой нэрээ тэр тэгсэн гэж хэлнэ шүү дээ. Энэ ямар чам санагдчихээн. Чамд тохирохоор байна уу? За биш байна. За тэгвэл энэ яаж юм гээд өөр санаа сэтлүүдийг олоод те. Тэгээд хоёул хамт хийл та. Би чамд туслая л та. Би чиний энд чинь хань болъё л тоо гэд. Зориг нь хүрхгүй айгаад байвал гой зориг нь болдог ч юм те. Ингээд хийгээд үсэх юм болвол энэ ингээд хосуудад маань улам илүү нэг салах, бутрах юм шилтгаан биш. Харин улам илүү гой нэгтэх бат бих юм гэр бүл болох бүр ийм шат шиг те гүүр шиг боломжууд байгаад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд нөгөө талдаа бас ингээд эмэгтэйчүүд маань хүчтэй, зоригтой, дайчин гэдэг тэр зүйлээрээ те ам авч тавих гэдэг те. За ингээд энэ нөхөр одоо амжихгүй нэ, бүтэхгүй нэ, энэ нөхөр одоо ингээд ажил төрлөн гэж байна. За одоо би гэл те. Гараа өргөл урд гараал. Тий тэгэх гээд байдаг. Тэгвэл нэмэл хазартайгаа бүтнээр итгэжтэй миний дотор гэх те. Тий тэгэхээр ингээд нөгөө талдаа эрэгтэй хүн дахиад ингээд юу гэдгийг те ажиллаа алдаад гэр бүлийнхаа одоо хэрэгцээг хангагч тэр нөхрийн одоо үүргээ алдаад эхлэнгүүт эхнэр дахиад тэгэнгүүт бүр л ингээд байхгүй болдог тий. Мэдээч ингээд байр солигдоод ажил хийгээд ингээд амьдраад явж болгоч гэлээ. Ир хүн чинь өрхийн тэргүүн шүү дээ. Яах гэж өрхийн тэргүүн гэдэг одоо бүр нэр хүртэл байдгийн тий. Тэргүүн тий. Тэр хүн тэнд одоо яг тэр өөрийнхөө үн цэнтэй, тэнд хэрэгтэй, тэнд ямар гоё бахархалтайгаар би ар гэрээ авч явж байгаа юм бэ гэдэг зүйлийг мэдрэхтэй одоо гэр бүлийн ийм бүрэн бүтэн аз жаргалтай тэр зүйл бий болж идэг. Хэрвээ та ам аваад та манлайлагч нь болол та өрхийн тэргүүн нь болол тий та хамаг ачааг үүрэлэрх юм бол магадгүй гэр бүлд чинь хэрүүл уруул тий асуудлууд олон зүйл бас араараасаа л ирдэг. Тийм учраас яг нөгөө байрандаа байгаад харин байрандаа байнга хоёр биенийгээ өрдөөд тий хоёр биенийхээ тэр үүрж байгаа үүрэг хариуцлагыг нь тий авж байгаа тэр гоё нэр хүндийг нь хүртэл өгөөд амьдрах юм бол энэ бас ингээд юм гоё тэнцвэртэй амьдрал бий болж идэг штэ. Тийм шүү. Тий тэгэхгүй ингээл эмэгтэйчүүд маань магадгүй би л надад л юм нөөц байсан юм аа. Надад л боломж байсан юм аа. Яг энэ цаг хугацаанд бол энэ нь зөв сонголт байсан юм аа гэдэг хэдий ч гэсэн дараа нь ингээл яалтчгүй нөгөө хүнд хүчээр ажил хийгээл гэл мөнгө цаас олоод ингээл ирэхээр хөө хаа би чадах юм байна. Би мундаг юм байна гээл тий. Чамтай чамгүй болно гэдэг тэр зүйл рүү очих гээд байдаг. Тэгэхээр л өрхийн тэргүүн гэргээ гэдэг тэр байр суурин дээрээ би бинээ хайрлах боломж ч бас байд юм аа. Яг л энэ цагтлыг өнөөдөр илгээсэн гэрэлтэмтэй хамт байдаг эрхэм бүсгүй танд бүр маш их баярлалаа тий. Үргэлж одоо амьдралын олон одоо хүнд бэрх асуудлуудыг бид нэр сонсоод, дуулаад, яриад эргээд ингээд зөвлөгөө өсгөж гисэн ийм асуудал байна гэдэг бол ийм захиаг ч гэсэн өгөх юм бол таны амьдралын тэр гэрэл гэгээнээс нэг хүн амьдралдаа бас гэрэл гэгээг тасалж авах бүрэн дүүрэн боломж байгаа даа тий. Ингиж болдсон байна. Би бас ингээд үзье гэх тэр гоё туршлагыг ч гэсэн авах боломж байдаг юм байна гэдэг загтлыг эргүүлсэнд одоо маш их талархаж байна. Тэгэхээр бид нар эр нөхрүүдийг, ирчүүдийг амжилтанд хүрсэн хонь нь одоо тий мэдээж дагах бол амархан тий болно. Гэхдээ унаж байхад нь хамт яг энэ тэр босох яг тэр одоо тэ ухаантай, чадвартай, мэдрэмжтэй, сэтгэлтэй байх энэ байдал бас манай Монгол эмэгтэйчүүдэд дутагдаагүй бахаа гэж итгэж найдаж байна. Тэгэхээр энэ цаг үеийн залууст гэр бүлийн үн цэнийг сануулсан яг юм гоё үлгэр жишээ болсон ийм түүх болж амьдэрсэн бүсгүйдээ маш их баярлалаа. Тэгээд гэр бүлд наад жаргалыг бас хүсье тий. Тэгээд сонсогч таа ч гэсэн, үзэгч таа ч гэсэн бидний нэвтрүүлэгт хандаад өөрийнхөө гэр бүлийн болон тий өөрийн асуудлыг, амьдралын асуудлыг хэрхэн даван туулсан тэр гоё арга ухаанаа эсвэл одоо яаж давж туулах вэ гэсэн хүсэлтүүдээ ч гэсэн загтал болгон ирүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн загтал бас их сонсууштай, үзүүштэй, ухааруулштай, гайхалтай загтал байлаа тий. Тэгээд нөхрүүдийгээ бас дэмжигч нь, химлэгч нь биш, дэмжигч нь байцгаая гэж уриалмаар байна. Тэгээ гэр бүл судлаач Инх Цолмон гэд пэйж хуудсаага, сэтгэл судлаач Баясгалан гэд пэйж хуудсаага загтлаа бас тийшээгээ шууд илгээчих болно шүү. За тэгээд өнөөдрийн гэрэлтэм нэвтрүүлэгтээ хамт байсан баярлалаа. Дараагийн маргаашийн гэрэлтэм нэвтрүүлгээргээ эргээд уулзъя. Түр баяртай. Гэрэлтэж гэрэлтүүлье. Баяртай.
Өсвүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж, өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.